За би одоо болохоор Сөүлд яг Монгол таавнд дотор ингээд байгаа. Тэгээд нөгөө монголчууд маань очдог газрууд энэгээр ингээд байж чинь тий. Тэгээд энд болохоор одоо юу хийж гэнэ гэхээр энэ дэлхийн годомжинд нэг хүүхд спортыг зараад харна ирж ярилцах гад. Тэгээд тэрнийхээ талаар жоох ярьчих гээд. Хэмэлдээ танилцж байлаа. Бадамцэг намайг гисэн дүүр. За. Би яг хуучин бүсэтгүүлж ирсэн. Одоо бол нөгөө олон бизнесүүдийн хооронд нь холбох гол үзээ яваад. Тэгээд жоо юм бизнес хийж энэ гэж бодоод гайхаад борцог бол хийдэ. Тий 10,000 вон үстэй. 10,000 боо. За Монгол мөнгөөр хийд болох юм чинь. 24,500. Тэгээд чи өдөрт одоо яагаад энийг хийж байгаагаа шууд яриа авчаалаа тий. Тийм би энд хүүхдээ 3 жил эмчлүүлж байна. 8 сарда хүүхдээ авчирсан. Тэгээ хүүхд маань өдөр болгоны 253-аас 280 мянган бооны эмчилгээнд ордог. Нөхөн сэргийн эмчилгээ одоо юм бас хэвтэн хянуулна тий. Одоо бол унтчих шиг байна тий. Одоо унтчих. Чи өглөө наваа буулаас гарахад бийжсэн шүү дээ тий. Тий өглөө би 12 гээд ирдэг аахгүй энд. Өглөө зарчаад явчихдаг. Тэгээд дундуур нь имлэг явчихдаг. Тэгээ буцаж ирээд юм чинь. Тэгээ одоо Монголд байхаар яагаад байгаа вэ? Сая би бол Монголд яг 70 хоног манай өсөхийн л байлаа. Нөгөө утаанд нь яг нөгөө буцаад эмчлүүлсэн өшг маань унаад агарын бохирдолт нь болохгүй тэгээд охин маань яг тэгээд Солонгос одоо чи визтэй юм уу? Ер нь одоо бид нар эмчилгээнийхээ визийг яг ингээд сунгуулаа явдаг. Эмчилгээний виз маань бас их айгүй хүндрэлтэй нөгөө нэг асран хамгаалагч нь 6 сараас 1 жил 2 сар их орондоо амьдрах хэрэгтэй гэдэг манай нөхөр бол яг тэр хууль дүрмийнхэн дав Монгол. Би одоо хоёр чинийх дуусах юм байна те бас зөөх юм уу тэгэхээр тийм бид нар чи одоо ингээл яг зөрөөл ингээл бизнесдээ цаграгдаал ингээл явдаг. Тэгээд яваад одоо хэдэн жил ирж байгаа Солонгос дөрөв? Одоо 7 сарын 3-нд бид нар 4 жил бол. Яг 4 жил Сөүлийн их сургуулийн эмнэлэг дээр эмчлүүлж байна. Тэгээ хүүхд маань нөгөө агц гараад байгаа болохоор хайж болохгүй. Тийм эмчлүүдээ шантарахгүй гэсэн үг те. Тэгээд бид нар энд нөгөө эмчилгээний виз маань ажил хийхэд нэг цагийн ч ажиллаа хэрэг байдаггүй. Тийм болохоор хэрвээ баригдвал яг эмчилгээний визтэй аль баригдвал өршөөлгүй шууд буцдаг. Эмчилгээг авч чадахгүй. Тийм болохоор би одоо юу гэх юм яг монголчуудаа л иддэг Монголынхоо одоо хүмүүсийг л иддэг юмыг л заряа л гэж гуйгаал энэ. Тэгээд Солонгосын тал мэдж байгаа. Тий одоо цагтаа ирээл тодорхой хэмжээний ярилцаал асуувал явдаг л да. Та яагаад ингэ зогсдөг юм бэ? Юуны учир ингэдэг юм бэ? Болохгүй штэ. Би бол одоо яг энэ үнэн бодиттой байдлаа ярьдаг. Би бол хүүхд маань Монгол улсад очсон боловч сэхэнд байж байгаа дээ. Одоо тэгээд гаргалгаа одоо юу байгаа? Одоо чи бол энэ юу гэдгийг энэ асуудалтай тулаад 4 жил болсон маань ихэр чинь маш олон зүйлийг үзэж байгаа юм байна шүү дээ. Тийм би одоо ингээд харж байгаа ерөнхийлөгчөөс дотор байгаа гомдол юу вэ? Ерөнхийлөгчөөс эхлээд одоо тий бүх шатны эрүүл мэндийн сайд гэл ингээд бүх газруудаар явсан. Бид нар шийдэл авахгүй. Яг ийм 5-10 одоо хүүхдээ харсаар бол өхүүлэл гэдэг шиг. 15,800 ер нь бол Монгол улсад хүүхдүүд групп аваад тасаргаатай хүүхдүүд идэг. Энэ хүүхдүүдийг бол зөвөр л хайцсан. Зөвөр л та нар ингээд өнөө юу гэдэг тэр хүүхд 10 хүрдгөө, 15 хүрдгөө, 20 хүрдгөө, 25 хүрдгөө, бүр гацхуу 50 хүрдгөө хөшөрдгөө. Яг л тэр өвчнөтөөгөө нүр тулж байгаа л зөвөр л нүд амтлан л одоо ямар ч бодлого байхгүй байх, ямар ч одоо юу гэдгээс хэлэх үг алгаа. Ийм хүүхдүүд хөнгөн хэлбэрийн бага одоо манай хүүхдүүд бол 3 сартай байхад нь аваад ирсэн болвол манай хүүхд бүр 100% хүүхд байхсан. Зүгээр болохоос. Тэгээ одоо 8 сартад нэрсэн юм чинь нэг 70-аас 80% гэж. 70-аас 80% хүртэл бид нар хүлээн зөвшөөрөөд одоо хүүхдээ яг тэр хувьд нь өргөх гээд хүлээн зүтгэж. Анхны Солонгост ирснээс хойш агцуул байгаа маань тийм эмчилгээ. Манай хүүхд чинь одоо бүр Монголд хүчил төрөгчийн афраттай наашаа эзнес ч болохгүй. Ер нь бол 2 хоногийн дараа л өнгөрлөө л гэжсэн тийм л хүүхд шүү дээ. Тэгэхэд өнөөдөр бид нэр ингээд шүд уурахгүй гэжсэн манай хүүхдийг хөмсөг байхгүй ингээд үсүрэхгүй гэжсэн. Таас хүсвэл манай хүүхд унж байгаа ч гэсэн зургийг авбал ингээд үстэй шүдтэй бүр шүд нэг ч удаа одоо 4 нас хүртлээр тоороогүй тийм. Тэгээ хүүхдийн биеийн бүтцэн зөв үтгсэн байгаа байхгүй. Тэгээ гимтэл авснаасаа манай хүүхд тархинаас мэдсэн үү та мэдээ үү? Энэ дэрэ мэдсэн. Тэгээ хоёр дөрчөөр тархины үгүй гэдэг чинь юу гэсэн үг? Энийг төрж явах явцдаа унагцсан ч юм уу яасан? Төрх одоо юу гэдэг ихэнх эвлэгээс ураг өөрөө төрх явцыг төр өөрөө хариуцна гэд үндсэн хуулиндээ загаа бид 3-4-1-7 гэд үндсэн хууль байдаг. Тэгээ тэрүүгээрээ бид нэр эмнэлэгт очиод үнгүүд дүрдэг шүү дээ. Гэтэл төрхийн явцад төрсний дараа эрүүл аюулгүй нийгэмд бас амьдруулна гэд үндсэн хуулинд байж шүү дээ. Эрүүл аюултай нийгэм байж дээ. Ингээд хоёр ингээд том үндсэн хууль зөрчөөд миний хүүхдийг бол
Имлэг дээр байхдаа унтсан гэсэн юм тийм. Ингээд л автсан. Одоо манай хөлтөл яг түнхний шүрмсний тасарсан асуудал яригдчих. Одоо тэгэхээр энд ингээ хандин гооцсон ингээд эн чи олж байгаа мөнгөө ийш нэгээл тэгээд цуглуулаад Одоо өдөрт яг процессын чинь нэг түрүү хоёлаа ярьчихсан шиг хэлдэг. тий өглөө юу гэх би нөгөө шүн ингээ борцгоо ирээд хийдэг үүрээр. Тэгээд эдгээр гэртээ ингээ шөндөө л бэлтэн. Өглөө би хүүхдээ эмчилгээндээ авч явна. Өдөөс хойш нь ирж би зарна. Энэ борцгоо. Борцгоо цөөнгийн гурал хайлмаг тараг ингээд би дөрөв юм л хийдэг. Энэ болохоор хайлмаг. Энэ болохоор Монгол хөрөнгөөр усан тараг. Тараг бүрчиж байгаа юм. За. Ингээ энэ дөрөвгөө зараад энэ хайрцаглагаа орсон мөнгө аваад би эмдэгтэй аваач тушаа илүү гарснаар нь 2 хүүхэдтэйг амьдарч байна да. Юу нөх ингээд л энэ ус. Одоо тэгээд юу гэдэг энд ингэсээр байгаад хүүхдэд дуусгана гэж үзэх юм уу? Эсвэл ямар нэгэн хаалгаа юм уу юмд орчуул жоохон дараагийн төвшөндөө гарна гэж үзэж байгаа юм уу? Би бол одоо хүүхдээ ингээд хөлд оруулахын түнхний хаалгаанд нь оруулаад ер нь бол би Монголд хүнжин бас их оронтой юм чи их оронд очимоор шүү дээ. Бидний одоо бол биднэрт ингээд одоо эрүүл Солонгос улсад бол ингээд юу гэдгийг манай элчин консул болон эрүүл мэндийн бас яамнаас ирж эмнэлэгт одоо энэ цугу элчин консулууд тий ингээд очиод уулзахад бол хоёр улс манай ганцхан хоёр улсын харил дундах юм биш байхгүй юм чинь 168 улстай эднийх гэрэл одоо ингээд хилэлж эрүүл мэндийн тухай хууль нь тэр хүмүүс үйлчилдэг. Тийм болохоор ганцхан Монголыг одоо юу гэдгийг хөнгөнөс ойлголт байхгүй. Тийм болохоор манай эрүүл мэндийн яамнаас болохоор одоо энд нэг хүмүүс тавиад акц гаргах гэж байгаа гэж тэрэн дээр бол акц гарахгүй. Яг шудрагл гэхэд. Одоо яг чиний хүүхдийн тухайд хоёлоо бол ингээд бодлогын төсвийн бүр яг жишээ бүр ингээд хүүхнээсээ болоод бүр энэ Монголын эрүүл мэндийн салбар ингээсээ гээд санаа зовж шүү дээ тий. Тэгэхээр өөрөө ч юм миний хүүхдэд бол одоо ингээд бид нар энэ хөлний хаалганд орчвол би их орондоо хармаар байна. Ингээд би ганцаараа 2 хүүхэдтэйгээ хүний их орно. Заримдаа ингээд би одоо өөрөө ингээд сайн ингээд амир би юм утлаа шүү дээ. 2 хүүхэдтэйгээ явж байгаа би гадаа ингээд толгой эргээд унсан. Тэгэхэд ингээд хоёр хүүхдийн маань хараад үлдэх хүн байхгүй болохоор надаа энд айгу хүндэр гицээснэгц. Тийм болохоор муу сайн ч гэсэн их орондоо тий. Одоо хаалгаанд орвол найдвар хэдэн хувьтай гэж байгаа. Манай хүүхдээ хөлний жирэмсэг одоо 100% зүгээр бол. Зөв. Тэгээд зардал нь хэд болно гэж. 140. Одоо чи тэгээд цуглуулсан байгаа мөнгө нь өдөр болгон би хүүхдээ 200 гаруй мянган төгрөг зарцуулдаг л бол мөнгө цуглуулж чадах. Цуглахгүй. Энийг л алдчихгүй хүүхдийн эмтэрийн мөнгийг л тасалчихгүй, эмчилгээг нь тасалчихгүй, эмнэлэг дээр асар их өртөө олчихгүй тулд л энийг хийдэг. Одоо тэгээ шүүн энийг түрүү хоёлаа ярьжсэн энийг нь болохоор одоо манай энэ Гүрэн Монгол гээд Монгол таун дээр үйл ажиллагаа явуулдаг 1 2 гэдэг энэ шагтаатай энэ хоёр дүү гэрүүлийн хоёр ажилладаг. Тэгээ тэр хоёр дүү би үнэн байдлаа хэлээд тэгсэн чинь манай энэ одоо пабаар ажиллаж байгаа бол юу яадаг юм аа. Үдээс хойш их ажилдгийн. Тэгээд шүн хаачдгийн. Тэгэхээр та шүн өглөөр ирээд борцгоо хайрчжээ. Тэгээд энэ хоёр маань надад маш их тусалж байгаа. Тэгээд би одоо нөхөр одоо их орондоо байгаа хууль дүрмийн дагуу яг эмчилгээний визнийгаа журмын дагуугаараа явцсан. Нийгэмд үед энэ хоёр маань за та ингээд 2 хүүхдээ унтуулчаад ингээд иржээ. Тэгээд борцгоо шаарч авдаг. Тэгээд би эндээ хийжтэй. Тийм гэртээ болохоор. Гэрт болохоор би гурлаа игээд хайлмгаа хийчихсэн. 2 хүүхдээ харж байгаа та. Одоо бол ямар нэгэн үгдгийн за 3 сар ингэчүүлтийг нь дараа нь 4 сар ингэчүүл ингэнэ гэдэг ямар ч тийм онсон төлөвлөсөн юм байхгүй. Өдрийг л өнгөрөө. Тийм өдрийг өнгөрөөж л хүүхдийн хэмжилгээнд л бүх юм зарцуулж. Хэрвээ боломжтой үед 150 сая хаалгаа хийж. Хаалгаанд оруулж одоо бас их орондоо хармаар тий. Ингээд буцаж хийж байгаа юм тий. Хуучин чи ямар мэрэгчлээ? Би эрхцөөч. Би 2016 онд миний хүү төрсөн байдаг. Би 17 он саксны тэмцээнд орж байгаа булчингийн задрал болоод би хөлөнд айгүй болоо удаа хаалгаанд орсон 14 удаа хаалгаанд орсон. Мөн л бас ингээд хөлөө цаваар нь тайруулна гэж хэлсэн. Энтэйгээ тэмцээд би одоо 2 хөл дээр явдаг. Гэхдээ би хүний хөлөө маань бас бүдүүн чүнээс 7 см-ыг тайруулж агаад Солонгос эмнэлэгт тэгээд тайруулж агаад хөлтөг үлдсэн. За.
гайгүй идэх байлгүй дээ хэдүүлээ тий. Тий хүүхд маань одоо ингээ нөгөө нүдэн дээр сайжирж байгаа болохоор надад бол зогсох их байдгүй. Тэгээд бас энэ нь болгонд чинь ингээд хүн харсан ч те ингээ гудамж суугаад ингээ борцог зараад ингээ байж байгаа ингээ харж байгаа хүмүүс энэ чи одоо харах өвлөө хөдөнд хэцүү юм да гэж байгаа байд хэлтгэл та намайг хэцүү юм а чам те гэд. Тэгсэн чинь хүүхд маань сайжраад 2 одоо юу гэдгийг хүмүүс ч хүртэл 9 настай хүүхэд яах юм бэ чи би одоо давтаханд явж байгаа доромжоо дүүгээ харж та дүү имчилгээний төлбөрийг бол хоёлаа ингээе гэд 9 настай хүүхэд маань ингээд надтай ингээд 10,000 гिचэн та ингээд нөгөө нэг урам өгөөд ах чинь би шантарч болохгүй ш. Агц гарах байлгүй дээ тий. Хүн болгоны бас тавилан гэж бас. Тэгээ миний хүүч охин ч бүр нэг тийм хүн болох гээд байгаа байхгүй. Сая ингээд Монголд очиход ер нь бол тарих нь ингээ унтралаа, одоо муу байна, тарих юм байна гэж хэлж байгаа байхгүй юу? Тарих толгой юм биш дээ, тийм биш дээ. Тэгэл энэ дээрэл буцаад хэвэндээ ороод ийм уугаал нөгөө орчин, нөгөө агаарын бохирдолгүй газар ирэхээр чи шал өөр болж штэ. Монгол хөдөөрөө гарч үзсэн үү чи? Хөдөөрөө би бүр надаахлаа явж үзсэн. Тэгэхээр нөгөө ер нь манайх чинь нөгөө нэг маш их тоосон цартай болсон юм л ш. Улаанбаатар бол. Тий, тойроод ер нь бүр л одоо мөгөө хамгийн сайхан агаартай газар бол Сэлэн юм байлээ. Бүр тийшээ мишээ гэж бүр их холож явахгүй бол. Тэгээ үзэх хэрэгтэй баг та. Тэгээ би бодод хаалгаанд орчуулвал тийшээ төгөл. Тэгээ ер нь бол би хүүхдээ хөлний одоо энэ 2 түнхний хаалгаанд нь орчуул эх орондоо очие. Би юунаас зугтаж болно. Гэхдээ эх орноос л хүн зугтаж чадахгүй. Өнөөдөр харалтаа би явж нөгөө дэлхийг тойрсоор буцаад миний шард их орондоо л очиж штэ. Тийм болохоор хүний л нутаг болно хүний нут. Би бол боддгийн зөв Монголоо би хөгжөөсөө тэгээ бас монголчууд маань юу бодлогон дээрээ өөрчлөлт оруулаад тэ бид нар нэг их орондоо нэг зүгээр л ингээд нэг хөдөлмөрлөмөр л байна. Тэгэл нэг гоё л амьдрмаар штэ. Зүгээр хөгжөж штэ. Манай орж яг тэгээ нөгөө юу гэдгийг амар биднэрт ингээд нэг халамж өгөөд ингээд зүгээр хэвтүүлэхтэй гол нь ш. Бид нар зүгээр ажил хийх боломжийг л хангачаасаа гэж. Би сая очиод ингэсэн чинь бүр цагийн ажил байхгүй ш. Цагийн ажил байлаа гэхт чинь одоо тэгэл энд чинь бол бид нар Google гараад хүүхдээ хайчаал ингээд явцдаг ш. Тэгэл бас сайхан болоосай л гэж бодох юм. За танаа хүүхд ч гэсэн сайхан болох бах оо. Тий харин одоо ингээд нэг яа 2022 оны 7 сарын 3-нд ингээд амар хүнд хүүхдээ авчирчээс нэг бодгоод ингээд төргөн дээр түрээд аваа явдаг болсонд би бол энэ усад баярлж байгаа. Гэтэ гагцхан ингээд та нар юм хийсэнгүүгээ би улс төрчхөөсөө илүү манайхаа бас энэ ард түмэн чинь яг ийм юм дээр л нүүр тулдаг юм биш үү дээ. Ийм л юмныг хүсэж шүү дээ. Тийм байна. Аль болгоочлаар яригдлаасан. Чамд бол бас нэг юм итгэлэн гал байгаа учраас бүр зүтгээд байгаа тий. Тэрнээс одоо гэтэл хүн найдваргүй гэж байгаа хүүхдийг аваад төжөөл суугаад байгаа бол нэг өөр шүү дээ тий. Хүүхдээ ч зовоогоо суугаад байгаа шүү тий. Тэгэхээр чи нэг болоод байгаа учраас болж байгаа хүүхдээ чинь би болгоод дэмжиж хүн чинь бас нэг явчмаар шүү дээ тий. Тийм учраас магадгүй энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс байгаа та бүхэн бас чадлаараа энэ данс ханд өргөөрөө би бас доор ингэ биччихье. Тэгээ чиний ярьж байгаагаар бол хүүхдийн бие бол дажгүй болоод байгаа юм байна шүү. Тийм хөөхөө сайн одоо ингээд бүх хөгжлөн зөв явж байгаа чинь би бол ээж нь чаднаа л гээл тэгэл хүүхдээрээ л урам орд юм да. Тэрнээс ингээд одоо ч ингээд хамаг би хөрөөл хөшөөд өгч штэ дараал. Тийм тэгээд яг хөө тэгээд хүн их хүний сэтгэл бүх юмараа өрөөний заяа хардаг гэдэг шиг тэгээд би өдрөл өгдөг штэ. Хичнээн гудамжин суугаад гуйгаад борцог зараа хүний нутагт ингээд явж байгаа ч нэг л өдөр миний боцсон бодлоор Монгол минь сайхан болж ийм хөө над одоо юу гэдэг ийм хүүхдийг олон хүү эмэгтэй над чиг эмэгтэй ингэж тэрч те ингэж битгий зоосоод гэж бодчих. За би нэг тэрч хэлбэж байгаа. Ямар мундаг юм бэ? Би нүгтэй гарахаас өмнө 7 өдрийн өмнө ээжигээ алдсан. Тэгээ энэ охин маань харсан байхгүй. Ямар мундаг юм. За, ээж маа. За таашаа. Гайг болоод үү. Хэцүү цаг гэхдээ хэцүү цаг дуусна. Сайхан цаг ирнэ те. Тэр үед өнөөдрийг дуусгах нь илүү сайхан байх. Таны ажилд бас амжилт хүсье. Тэгээд за монголчууд маань эвтэйвэл хүчтэй гэдэг шиг. Ингээд хийгээд гэж маш их баярлалаа.